Би Бямсхийн хос эрдэнэ цагдаагийн бэлтгэл хурандаа. Практик бодлогын олон улсын хэмжээний мастер. Галц зэвсгийн шинжээч. Бид эрхэм буудагч цуврал нэвтрүүлгийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Эрхэм буудагч нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг Монголын хамгаалтын буудлын сургалтын төв буудлын талбайдаас явуулж байна. Та бүхэндээ Монголын хамгаалтын буудлыг анх гүйцэтгэн байгуулагчийн нэг хамгаалтын буудлын холбооны удирдах зөвлөлийн дарга инструктор Сүхбааг танилцуулж байна. За ингээд энэ хамгаалтын буудлыг гүйцэтгэн байгууллаа. Ер нь галц зэвсэгтэй ер нь хизээ салбагдсан бэ? За миний хувьд бол 1994-95 оны үед юм да. 10 жилд байх та. Одоо манай нөгөө гарбууны одоо тамирчин болох гээд ингээд ер нь буудал сурч исэн. Одоо манай Ундрал хот өгш байна, Үлзий өргөш байна тийм ээ. За тэгээд манай Ганзөрөг өгш байна. За би бол Ганзөрөг өгшийн шеф байсан гарбууны тий. За тэгээд манай гүндэг энэ төр бас тэр ингээд бас Буудалч чинь бууд тий. Бас намайг бол чинь нилээ явцсан байгаа юм шүү дээ. Тий. За тэгээд ер нь бол тэгж холбогдсон юм аа. Тэгээд ер нь бол спорт буудлагын угшилтаа гэх юм уу та тий. Өөрийнхөө төсгнүүдээс нэг танилцуулаач. Одоо танай холбоо нь өнөөдөр ашиглаж байгаа зарим байхгүй л ахaltaа би сайн мэддэг тийм. Тий. За энэ манайх гарбуу болон одоо энэ карбин за тэгээд бас энэ богино юм автомат тийм ээ. Энэ гурван төрлийн одоо нөгөө PCC гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Гарбууны сумтай карбин буюу pistol caliber карбин тийм ээ. За ийм төрлийн зэвсгийг хэрэглэдэг байгаа. Гэхдээ за эхнээс нь ерөөдөө би танилцуулаад явчих тийм ээ. За бид Монголын хамгаалтын буудлын холбоо болохоор ер нь анх ямар зэвсгээр ерөөхдөө бид нар үйл ажиллагаагаа явуулах вэ гэж бас бодож ирсэн. За тэгээд ер нь бол таа чи өөрөө буудагч юм мэдж байгаа олон төрлийн одоо үйлдвэр тий брендийн зэвсгүүд байдаг шүү дээ тийм ээ. За яг бид бол одоо Италийн Танфоглио гэдэг одоо зэвсгийг бол олчлон ашиглаж байгаа. Одоо ер нь бол 14-5 гарбууны хувьд ярихад 14-5 шиг загвар одоо Монгол улсад оруулж ирсэн байна. Бид нар тэгээ яг зарим нь энд байхгүй байна. Зүгээр байгаа бид нар энэ складанд хадгалж байгаа зэвсгүүдээс ингээд авчраа та бүхэнд бол ингээд танилцуулж байгаа. За энд бол за полимер бодитой буюу зэвсэг хийдэг полимер бодитой ерөөдөө хоёр загвар бид нар энэ Танфоглигийн хувьд бол ашиглаж байгаа. За тэр нь бол энэ одоо limited custom P гэдэг загвар. Тий, энэ бол полимер бодитой. За энэ болохоор force ISE гэдэг загвараас энэ шинэ орж ирсэн загвар байгаа. Тий. За энэ custom P маань болохоор нөгөө single action тийм ээ ажиллагаатай. Тий, single action ажиллагаатай. За ISE-г бол striker fire гэж ярьдаг тийм ээ. За энд бол stock 2 гэдэг одоо загварын буу байна. За энэ бол онцлог нь гэх юм бол нөгөө бүүл барайл гэж нэрлэдэг шүү дээ. Гол төмөр нь бүдүүн. Тий. За энэ бол stock 3 гэдэг цувралын одоо буу байж байгаа. Stock 3 extreme гэдэг загварын буу. Энэ бол double action буу байгаа. Хоёр талын ажиллагаатай. За энэ бол limited custom гэдэг бас их гоё өнгөтэй тий спортлог гоё буугаад Magwell энтертэй доороо тийм ээ. За энд бас нэг онцгой буу байгаа. За энэ бол нөгөө open angle гэж IPS-дээр ярьдаг тийм ээ. За манай дээр бол carry optic гэдэг англи байдаг. IDP дээр. За тэнд хэрэглэх боломжтой зэвсэг байгаа. Tanfoglio Domina гэдэг. Энэ бол дээрээ одоо нөгөө muzzle brake те өөрөө юутай. За тэгээ за нөгөө оптик хэрэгсэлтэй байдаг учраас овоо хараа байдаггүй. Ер нь ингээд яг Tanfoglioгийн өөрийнх нь үйлдвэрийн одоо гарбун төрөлдөө байгаа ер нь топ буу. Нөхөр болохоор нөгөө гарбуны сумтай карбин буюу PCC тий PCC-г энэ TCMP гэдэг Tanfoglioгийн бас ийм загвар бол байдаг. За энийг бол одоо юу гэдгийг ажиллах механизм энэ бол хагас автомат загвар байгаа тийм ээ. За энэ бол юу нэ 1911 Witness 1911 гэдэг загвар байгаа. За энэ бол stock 2 extreme гэдэг загвар бас адилхан бүүл барайлтай тийм ээ. За энэ stock 1 гэдэг загварын буу байгаа. За энэ бол бүр яг IDP зориулж хийсэн Танфоглигийн гар буу байгаа. За энэ бол
Combat F гэдэг загварын бууга. Ер нь бол их эдлэгээ сайтай зэвсэг гэж бид нар энийг хамгийн их буудаж ер нь тест хийсэн буу бол энэ байна. Энэ бол асуудалгүй ажиллаж байгаа. За энд өөр брендийн нэг хоёр зэвсэг бас байгаа. Бас буудагч нар хэрэгэлдэг, төлхөө хэрэгэлдэг тийм ээ. За энэ бол одоо Glock, Австрийн Glock гэдэг үйлдвэрийн гар буу байж байна. За энэ Glock 34. За энэ бол Glock 17 гэдэг энэ хоёр загвар байна. За карбины төрөл тийм ээ. Энд нэг үзэгдэж харагдах юм. Үзэгдэж харагдаг. За энэ бол Танфоглиогийн Апил гэдэг загвар байгаа. Танфоглио юм уу? Энэ Танфоглио тий. За бариад. За Танфоглиогийн наачин бол Апил гэдэг ийм загварын буу. Гэтэ голч нь бол 5.6-ыг үржих 15 буюу 22 хэлээр сумаар буддаг байгаа. За энэ бол зүгээр энэ нөгөө баг жуниор хүүхдүүдэд тийм ээ карбин заах одоо recoil багтаа учраас одоо хүн бол тий сургалтанд ашигладаг ийм автомат ийм зэвсэг байна. За энэ бол бас Танфоглио. Наач бас Танфоглиог. За энэ Танфоглиогийн TCR гэдэг загвар их. Энэ яг хуу өөрөө 18 инчин гол төмөртэй загвар нь баггүй юу? Тэгэхээр зэрэг нөгөө хол буудах зорилттой учраас ийм юуны дуран тавьсан байна. Энэ гоё санаа зэвсэг байна. Энд болохоор за энэ болохоор бас адилхан Танфоглио TCR. Тэгтээ TCR 12. Гол төмөр нь богино баггүй юу? Тий. Илүү одоо гэдэг ойрын зай тийм ээ одоо карбины дасгал гүйцэтгэхэд бол илүү тохиромжтой. Тэгээ энэ оптикийн талаар бас аярлуулаа. Манай үзэгчид бас зарим нь бас мэдэхгүй байна. Ойрын зайд буутах үед хүн түргэн хараалгач энэгээр. Тий. За энэгээрээ бол ойрын зайдаа бол мэдээж тий буудад түргэн явчихна. За яг энэ бол хойдлынх нь magnifier гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл хол зайд буудах шаардлага гарах юм бол энийгээ босгоод өгөхлөөр нөгөө холограф дотор байгаа дүрсийг татаад аваад байна. Тий. Тий. За ийм сайхан зэвсгүүдтэй холбоо байна. За хэдрээр бас буудаж бас турш үзэж болох юм тийм. Тий. Буудаж болно, турш болно. За та аль буугаар буудаж үзмээр байна. Ер нь бол бүгдийг буудсан юм шүү. Тэгээ ер нь надад хамгийн сайхан энэ зэвсгээр буудаж үзмээр сайн. Ерөөсө буудаж үзэх зэвсэг энэ л байх шүү. Аха. За гэхдээ энэний бас буудалтыг үзмээр байна. Энэ 19.11 бас үзмээр. За тэгээ. За ямар байна? За гайхамшигтай гэж хэлээ. Яг тэгвэл мэдээж R15 бол одоо зэвсэг сонирхчдын дунд бол ерөөсө хурдтай, цэцтэй, өндөр одоо үзүүлэлттэй сайн буу л да. Гэхдээ энэ надад бол Танфоглио их гоё санагдлаа. Тэгээд энэ бас muzzle brake энэ бас их нөлөөтэй. Тий, энийг ямар нэгэн тийрэл баг мэдгэцэн. Тий. Энэ нөгөө Cobalt Kinetics-ийн muzzle тавьчихсан. Өөрийнх нь muzzle-ыг нөө зүгээр өөрчлөлт тавьсан байхгүй. Тэгээд бас өөрийнх нь ч гэсэн их сайн. Тийм юутай. Дөрвөн талтай үлээ юм уу жижиг muzzle гэдэг байхгүй. Энэ их гоё санагдлаа. Тэгээд дээр нэг богино гол төмөртөө одоо тэр хөнгөн одоо жингийн хувьд бол ямар нэг асуудал гэдэг. Ер нь л гоё. Баг энэ бүр эмхтэн буудах юм бол бүр гоё санагдах юм. Хүндэрчдэг шүү дээ тий. Тэр чинь ихгүй байна. Энэ хөнгөн талтай. Сайхан буу байна. За дараагийн зэвсэг үзэх үү. За. Гой буудалтай байна. Охны явалтыг хэцөөлхөн. Бараг мэддэхгүй болт нь. Тийм ээ. Тий, энэ страйкер арай өөр бусад загваруудаас арай өөр юм системээр хийгдсэн байгаа юм. Ингэж хажуу тийшээ эргэж иж мулталдаг. Тэгээд тийм учраас гох тийм зөөлхөн байна гэж би юу бодлоо. Тэгээд зөөлх юм байна. Тэгээд богино гол төмөрт болохоор жоохон тийм юутай. Бусдаар бол тэрэлт их байна уу? Тэрэлт жоох ихтэй. Тэр бол бусдаар сайхан юм. Гоё зэвсэг. За.
За наа чи ямар санагдав? За юу вэ? Энэ нэгдүгээр түргаалагч тай болохоор их гоё юм. Тэр нь буудлагын урт өндөр санагдлаа. Тэгээ дээрэс нь мөрлөгч жоохон ийм нөгөө бүтэн юугүй болохоор тэгээ буудагчийн байрлал мөрөндөө биш энэ жоохон Доор хөх мохруугаа тэгээд тэгж байгаа. хөрлөгдөж юм. Тэгээд буутахаар нэг энийг зүв барихгүй бол алдаа жоо гарах магадaltaй. Тэр устдаа бол гоё бүзэсэг. Тийг санагдлаа. Бараг ингээд нэг гар дээр бууцсан ч болохоор санагдлаа. Энийг нэг нэг гараар үзүүлэх хэрэгтэй. Тийм бай. Яг дараа нэг ингээд юугаар классикаар буудаад тий. Энийг ихчих юм бол заа тэгээд. Ингээд энэ бол Ингээ гарбуу. хувцсандаа шийдчих болохоор. Тийм. Гоё үт байна. Тийм. Дараагийнхаа үзэх. Limited custom 10 Witness 19 11 гэдэг загвар. Энэ 19-11 буюу Colt-ийн тэрс систем бас адилхан юм байна. Нэг single action тий. Тий. Тэгээ одоо өөрөөр заавал замыг сойгож сойгцсон үед гохтаар нь биш. Тий. Нэг double action биш юм байна. Тий. Тэгээ нөгөө атгачээж Тэгээ атгачиж бодохгүй хоёр галан болгочлаа тийм ээ. За хэдүүд энэгээр дурш үзье. За ямар санагдав? За үнэхээр гоё санагдлаа. Энэ юу вэ? Тэр Иркойд бол нэг бага санагдлаа. Магадгүй 45 калибр байсан бүр илүү бах. Илүү ирэх бах. Тэгээд 9-9 бол гаруй Иркойд багтай. Тэгээд дээрэс нь гох зөөлх явдаг болох гоё юм. Дээрэс нь энэ аваааны нуглаан цэг илүү тод харахаар би байнах дараа тэр буудалтыг илүү хяналттай найдвартай хийж болж байгаа. Илүү гоё. Оваарны хяналттай бол илүү хурдан орж ирж байгаа л. Энэ гоё зэвсэг байна. Нөгөө классик тийм ээ. Гоё дээр. За. За ингээл янз юм байна. Таалагдсан бол ашгүй дээ. За сайн байцгаана уу? Эрхэм буудагч нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт Монголын хамгаалтын буудлага холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Баясгалан төгсийг оролцуулж байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баясгаа яагаад оролцуулж байгаа юм гэхээр өнөөдөр эдний холбоонд ашигладаг нэгэн зэвсэг болох Танфоглын гар бууны тухай танилцуулах гэсэн. Яагаад Танфоглы гэдэг болохоор галт зэвсэг цуглуулагч болон буудагч тамирчдын дунд Ferrari гэж бүр алдартай Италийн брэнд учраас оролцуулсан юм аа. Тэгээд за баясаа өөрийнхөө зэвсгийн талаар нэг танилцуулаач. За энэ бол миний яг өөрийн барьж бууддаг буу. Stock 2 Extreme гэдэг загвар Tanfoglin. Тэгээд энэ бууны онцлог нь гэх юм бол IPS-ийн дэлхийн олон удаагийн авраг Aircraft-ийн дизайн хийсэн буунуудын нэг. За энэ болохоор өөрийнх нь гар үсгэн байдаг EGD гэсэн Aircraft дизайн гэсэн. За тэгээд энэ бууны үед бол ergonomic бол Италийн буу учраас маш эвтэйхэн. Ерөөсө хүний биеийн нэг хэсэг шиг л ингээ гарч суудаг. За тэгээд гол төмрийн хувьд болохоор та бүхэн одоо ингээ харж байгаа. Бүүлбэрэл буюу юм зузаан гол төмөртэй. Тэгээд бянтны хувьд болохоор мультариал полигонал гэж ярьдаг да. Тэ таст бянттай. Боо. Тэгэхээр энгийн гол төмрийг бодвол 10-аас 12% илүү хурдтай анхны хурдтай гол төмрөөс сумгардаг. Тийм болохоор илүү цэцэн буудах боломжийг олгодог. Тэгээд цэцний хувьд энэ буутаад өөр ярих юм бараг байхгүй дээ. Тэгээ одоо сая үзэгчтэй сонирхолтой полигонол гэдэг гол төмрийн бянтны талаар ярих юм бол энэ үзэгчд бараг ихэнх нь мэддэг байх. Оноо буудагч нар гол төмрийн бянт бол ингээд ховл татсан байдаг шүү дээ. Одоо ч 6 бянттай бол 4 бянттай бол мөрөгээд гарсан байдаг тий. А энэ болохоор тийм биш. Ерөөсө таст хэлбэртэй байх нь шүү дээ. Өөрөөр мушигдсан юм шиг. Мушигдсан гэсэн. Үзэгчтэй харуулгад нэг тийм байна. А бас түрүү нэг дурдлаа Aircraft энэ тэмдэгтэй. Энэ бүх яг Монгол хэд байгаа вэ? Яг ийм тэмдэгтэй ба 3 баг. Тэгээ маш ховор. Одоо Монголд бол ховортой орох нь. А түрүүн бас нэг дурдсан ergonomic гэдэг талаар бас тайлбарлуулъя. Тэгвэл бас үзэгчд бас гадаад үг ороод ирлээ гэж бодож байна. За ergonomic гэдэг болохоор ерөөсөө альва эд зүйлс хэрэгслийн
хүний биед хэр нийцтэй байгаа талаарх үзүүлэлтийг хэлдэг. За тэгээд техникийн философийн хувьд ч гэсэн багаж хэрэгслийг бол хүний биеийн нэг үргэлжлэл гэж үздэг. Одоо жишээ нь хүрз бол хүний гарын үргэлжлэл, экскаваторын шанаг бол хүний гарын үргэлжлэл гэж үздэг. Яг хүний гараар хийдэг үйлдэлийг илүү механикжуулаад технологи ашиглаж хийж байгаа үйлдэл хэлж байгаа гэсэн. За энэ бууны хувьд ч гэсэн одоо хүн гараараа чулуу шидэх үйлдэлийг илүү одоо техникжүүлвэл яг хүний гард ингээд гарын нэг хэсэг шиг ингээд суудаг гэсэн. Ямар ч зай завсар байхгүй хүний яг гарын одоо бие болгоны дундаж гарын хэмжээтэй хүн гэж бодоход яг ингээд суудаг. Тийм болохоор одоо буудагчид одоо янз бүрийн одоо хүчний гажууд л үүсэхгүйгээр яг өөрийн булчин удирч байгаа байдлаар зэвсгээ удирдах боломжийг олгож байгаа гэдэг давтал байна. Өөрөөр хэлбэл одоо энэ зөвхөн гарнаасаа бүх зүйлээ удирдана л гэсэн үг. Тэгэхээр одоо өөрөөр магазинд хөхөөг шууд авчиж болж байна, гал амрах чааж болж байна, замаг согцоод буулгахч болж байна гэдэг. Энийг хамгийн эвтэг хийж байгаа эргономик гэж тайлбарж болно бас тэ. Тэгж болно гэсэн үг. За тэгээд энэ брендийн талаар ярихын тулд ер нь Италичуудын зэвсгийн томоохон үйлдвэрүүд болох Sabati, Sata гэдэг үйлдвэрүүдийг та бүхэн сайн мэдж байгаа. Тэр компанид ажиллаж байсан Тампоглогийн гэр бүлийн гишүүд ах トゥ ус 69 онд өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн. За тэгээд 86 оноос competition буюу одоо ингэ спорт зориулалтын гар бүг үйлдвэрлэж эхэлсэн баг. За энэ бууны яг энэ загварын хувьд бол түүх нь ярих юм бол Zig P210 гэдэг анхны одоо иймэрхүү бууны загвар дээрээс CZ Group CZ75 гэдэг загварыг бүтээсэн. CZ75-аас яг хуулбарлаад хийсэн буу маань одоо сток загварууд байгаа. Тампоглогийн одоо сток загвар төр бол нэлээд хэдэн загварууд байдаг. 10 гаруй загвар байгаа. Тэрний яг экстрим буюу хамгийн өндөр үзүүлэлттэй компетишн загваруудын нэг гэсэн үг. Тэгээ өөрөөр л одоо бид нэр ярьдаг чизээ 75 гэж яриад одоо спортын практик үйлрэлт тамирчны shadow гар буу ерөөсөө л их төстэй тий. Тэг хамгийн их байдаг. За тэгээ түрүүн нэг Aircraft-ийн дизайнтай гэж бид нэг дурдсан. Тэр бол үнэхэрийн одоо бидний спортод бол агуу тамирчин. Дэлхийн 10 гаруй удаагийн авраг. Тэгээд түүнийхээ 8 удаагийн дэлхийн авраг яг Тампогло тимд буудаж явахдаа авсан байдаг. 20 гаруй жил яг Тампогло тимийн нүүр царай болж байсан. Тийм болохоор энд өөрийнхөө сэтгэсэн дизайнуудыг Тампоглотой хамтарч хамгийн эвтэйхэн, хамгийн өндөр үзүүлэлттэй, хамгийн цэцэн зэвсгийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан. Одоо бол CZ Group-ийн тамирчин болоод өөрийн актив байгуулад явж байгаа. Энэ буудагчны дунд бол мөрөөдлийн карьертай хүн гэж байна. Одоо бол өөрөөр 45 таа одоо чинь 79 оны хүн. Тийм 45. Тэр тамирчин Aircraft-ийн орчин дэлхийн аврагын тэмцээнд орж байгаа тамирчин бүгд харахыг гар үсгийг авахыг хүсдэг. Тэр мөнөг тамирчин байдаг. Домог болчиход байгаа тийм. Өсвөр насаас нэр Aircraft-ийн тухай бас нэг яриулчихвал бас юуг энэ бууны талаар жоох юм харж агаад түүхийг халт харсан. Тэгээд 6 настай одоо анх Францад полигон дээр очижсэн байгаа. Полигон дээр очиж үзсэн байгаа буудлагын. Тэгээд 10 настайгаас эхэлж хичээллээд тэгээд 15 настайдаа Францын үндэсний авраг болоод 18 настайдаа дэлхийн авраг болсон. Тэгээд тэрнээс хойш бол ерөөсө медаль бол тасраагүй тийм агуу тамирчин байгаа. Өөрөө тамирчин одоо сайн багш болсон байна гэх тийм байгуулсан. Тэгээд энэ мундаг дизайнер байна галц хэсгийн. Тэгээд өөрийнх нь дизайн хийсэн галц хэсгийн тоноглолууд бол зөндөө байдаг. Өөрийнх нь нэрийн дэлгүүрээр борлуулагддаг тийм тамирчин байгаа. Францын тамирчин нэмээд хэлэхэд. Тэгээ бас нэг хэлсүүг нь байдаг шүү дээ. Тийм. Тэгээ 2012 14 оны ярилцлага дээр нь та одоо ер нь юу төлөвлөж чинь таны карьер юу байна гэж сэтгүүлч асуусан чи одоо ингээд би зориггүй болчихлоо гэд надад өрсөлдөгч байхгүй болчихлоо гэж мэдчихсэн. Бас нөгөө ааг омгонд багтчих ятсан үе бас ярилцлага нэг шиг байлаа. Тэгээд тэр тамирчны одоо өөрийнх нь дизайнер хийгдсэн цөөн тав одоо компьютер загварчмал бас цөөхөн гарч байгаа шүү дээ. Тэрний л буруу загвар Монголд байдаг юм байна бас. Энэ яг 2018 онд үйлдвэрлэгдсэн боо. Тэгээд 19 оноос CZ Group-тэй гэрээ хийгээд гэрээ дуусгар болсон учраас яг энэ загвар дахиж үйлдвэрлэв. Одоо байхгүй тий. Яг зөвхөн үндсэн загвар бол байгаа. Яг энэ эдишн бол байхгүй. Тэгэхээр бас цуглуулагч нарт бол бас үнцэнтэй цуглуулгын нэг болно л гэсэн үг. Тий. За түрүүн бас Aircraft-ийн бас ярьж байгаад энэ Тампоглогийн гар буугаар
буудсан одоо бидний ярьдаг гол төмрийн амьдрах чадвар гэж ярьдаг шүү дээ. Ресурс гэ тэрний талаар нэг ярьж байсан да түрүүнд урьжсэн. Тий би энэ гол төмрийг бас анх судлаад юу ярьж байхад ерөнхийдөө Америкт хэрэгжилж байгаа буудагч нар бол 70-аас 100 мянга буудсан тамирчид бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй байна гэсэн формод төр мэдээлэл зөндөө байлаа. Зарим их сурвалж дээр болохоор 250 мянга хүртэл буудсан. Тэгэхэд бол буудагчийн шаардлага хангаж байна гэсэн. Буудагчийн шаардлага гэхээр юу гэхээр бууны цэц ерөөсөө алдагдахгүй байна л гэсэн үг. За ямар ч гэсэн дуу гаргадаг байдаг гэдэг хотны буу болгоно гэхгүйгээр яг хүссэн байгаа хүссэн нэгтрэлтэйгээр онох боломжтой байна л гэсэн. Тий. Одоо энэ тамирчид чинь өөрийн тэр хамгийн олон буудалтай гол төмрийн амьдрах чадвар өндөртэй буугаар бэлтгэл хийнэ гэдэг чинь маш чухал байгаа. Тэгээд миний сонсож байгаа миний мэдж байгаагаар бол нэг тамирч нэг дасгалыг 3000 удаа буудаж иж өөрийн болгоно гэж байна. Тэгэхээр одоо манайд болохоор тэгж их олон буудсан тамирч юм баг байхгүй бах тий. Ховрол байгаа. Нэг дасгалыг 3000 буудсан хүн ховор байх гэж бодож байна. Одоо манай яг энэ холбоотын инструктор байж магадгүй. Тэгэхээр яг тамирчдын хувьд бол тийм өндөр бодсон. Өндөр олон сон бодсон бол ховор байх гэж бодож байна. Одоо ми энэ сумбон дээр чинь нэг 10 гаруй мянга л болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр чи 250 мянга буудна гэдэг бол тэгээд цэцтэй байна гэдэг чинь ямар чанартай буу болох нь бас таахан ойлгосон байхаа. Тэгэхээр сайхан байна энэ. Тийм, тампологийн бас нэг онцлог нь болохоор энэ ашиглаж байгаа гангууд болон материалууд ерөөсө хамгийн дээд зэргийн гангаар хийдэг. Тэгээд эдний бас экспертүүдийн хэлж байгаа эдний өнгөлгөө бол бусад галц зэвсэг үйлдвэрлэгч дундаа хамгийн супер өнгөлгөөтэй. Тэгээд галц зэвсгийг нөгөө зөвшөөрүүлэлт хийдэг шүү дээ. Зөвшөөрүүлэлтийг яг нөгөө зориултын робот машинуудаар зөвшөөрүүлэлт одоо слайдыг чийдэг юм а тий. Бүгдийг нь робот машинуудаар хийдэг. Тэгэхээр нарийн идэнгүүд энэ гараараа хийдэг ямар нөгөө гар хийцэн гэхээр юмнууд үнэтэй болдог шүү дээ тий. Тэднэрээр их давуу талтай гэж. Одоо өөрөөр хэлбэл эн чинь би одоо санаж байна одоо жишээ нь Оросын гарбуу одоо манай бас худалдаанд зарагдаж байгаа яригны гарбуу гэдэг тэгээд цоошноор нь худалдаж аваад ингээл татаал ингээл гараа ураад эхэлдэг шүү дээ. Энд нин мэдэн жоо хортон тэгээд гатуу яхир байдаг те. Тэгэхээр эн чинь үйлдвэрээсээ одоо зөвшөөрүүлнэ гэдэг чинь одоо өөрөөр хэлбэл хэдэн мянган удаа давтагдаж нэг совин байхгүй болцоо гэсэн юм те. Тэгээ бас энэ ерөөсө буудагч аваад ашиглахад яг бүх юм таарсан билэн л гэсэн үг. Заавал одоо ингээд машин авахаар зөвшөөрүүлнэ гэдэг 10,000 км явдаг шиг биш гэсэн үг. Аваад буутахад яг л компетишн шаардлага хангана гэсэн. Тэгэхээр энэ бас нэг италичуудын буюу тэр бас нэг ер нь Европ бол дэлхийн нийтч одоо нэг хүнээ бодсон бодлоготой бүх техникүүд нь тэр замын хөдөлгөөний дөрмөөс ахуулаад гэдэг шиг манай. Тэгээ энэ бас өөр байна бас тийм гэж харж байна. Италийн би ер нь яг галц зэвсгээс гадна янз бүрийн хотог ч юм уу өөр юмнууд хувцсыг ч гэсэн хэрэгэлдэг л дээ. Италийн ерөөсө хүн зориулагдаад хийцэн. Олон тоогоор ч гэдэм үү тэгж үйлдвэрлэхээс илүү чанартай юм цөөхөн үйлдвэрлээд үнэтэй дараа гэсэн философитой юм шиг байгаа. Миний ойлгосноор ерөөсө. Яг ингээл хотог барьсан ч гэсэн карт ингээл яг л ингэж хүн бариндаа гэж бодоод хийцэн юм шиг. Тэгээд материалуудын хувьд бол чанарын хувьд ерөөсө ярих эргэлзэх юм ерөөсөө байдаггүй. Хувцс ч гэсэн ингээл костюмууд нь ямар гоё биеийн сууж юмсаа гэдэг үлээ тийм. Манайх чи Итали гутал Итали загвар дээр бүгд л ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ яалчихгүй үнээр галцсыг цуглуулагч галцсыгээр буудаг тамирчдын яалчихгүй. Феррари л гэж ярьдаг. Тухайсаар Феррари. Тэгээд өөр тайлбар бараг хэрэггүй багт тийм. Би ч одоо энэ практикуудаар хичээлээд хамгийн анх 2016 онд Оросын Боред улсад нэг тэмцээнд явхад тэнд тамфоглыг харчихсан. Бородын холбоонд ганцхан шиг тамфоглээдэг гэл тэр тамирчны нөгөөдөл чинь энэ автохийн буунасаа унчихгүй буун аваа авчдаг юм байгаа. Тэгээд төрүүлнэ начиг гэдэгжсэн. Тэгж анхаарал мөрөөдлийн буу гэдэгжсэн. Одоо манай хамгаалтын бодлого холбооных юм оруулж ирсэн гэд бүгд хэрэгжилж байна. Энэ одоо нууц биш бол энэ ямар хүнтэйсэн бэ? 30,000 нэлээ гараа евро нэг 14-5 сая болж байгаа хаа одоогийн аншаар. Одоо тэгээд чинь aircraft энэ дизайн дахиж хийгдэхгүй юм чинь аюул үнэн өсөөлөх юм дээ. Одоо яг гоё шинээр нь хадгалаад яг цуглуулга эдишн байдлаар хадгалвал нэг үн цэнтэй болох. Одоо энэ ч бол миний гараар ороод нэлээд талхигдсан болохоор. Тэгтэл 250,000 буудалтаас удах хэрэгтэй. Дахиад бас нэг хэдэн жил байна. 20 жил буудах байх юм байна. Сайн нэр Бородын тэмцээн гэж шийрлээ. Ганцхан тампоглоо байсан гэж тий. Манай хамгаалтын бодлого холбоо тампоглоо компанитай яг албан ёсны хамтын ажиллагааны гэрээтэй. Тэгээ манай холбооны тамирчтай бараг
80-90% нь тампоглоо барьдаг. Тэгэхээр бид нар бас дэлхийдээ зэрэгцээж дэлхийн шилдэг зүсийг эзэмшдэгээрээ бас бахархмаар байна. Бас гоё ярилцлага боллоо. Тэгээд та бүхэн бас сонирхсан асуулт байвал бас манай доор хаягуудаар хандаарай. За, баясаа баярлалаа. За, ийм сайхан нэвтрүүлэг зохион байгуулад тэр нэвтрүүлэг хийж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд Монголын буудагч нар олон болтугай. За, сайхан амжилт хүсье. Баярлалаа. Монгол улсыг бүх цаг үед нь зэвсэг барьсан монголчууд хамгаалж ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Би бэлэн байна. Эрхэм буудагч та бэлэн үү? Хэрв таалагдвал лайк and share, subscribe дарахаа мартаа.